хүүхдийн хажууд буюу одоо насан туршийн хүний хажууд архитан цогтуурсан бол тэрхүү этгээдүүд бол зөрчлийн хуулиар торгуулнагддаг юм бол зөвцөлддөг. Хуулийн хэрэгжилт бол хангалттай гэхэд бол төвөгтэй. Учир нь гэх юм бол нэг орон байранд архитан цогтуурч байгаа бол тухайн орон байран дотор одоо цагдаагийн байгуулагч гэдэг юм уу өөр бусд этгээд айл болгоны гэрийг тогшоод аливаа та нар архитж гинөө гэж тодруулах боломжгүй. Тэгэхээр яг тухайн орон байранд байгаа этгээдүүд одоо архитан цогтуурч байгаа этгээдүүд бол бид нар архитан цогтуурчлаа гэд мэдээж дуудлага өгөхгүй тодорхой. Тийм болохоор ер нь бол хуулийн хэрэгжилтийн тал дээр бол баг буюу хаалттай албаны цаана үлдэгдэж байгаа учраас энэ төрлийн зөрчлийг бол илрүүлэх боломж бол хомс идэх л гэж. За үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр Монгол улс 3.5 сая хүн амтай, үүний 1.3 сая гаруй нь 0-аас 18 насны хүүхэд байна. За хүүхдэд бага наснд нь ямар нэгэн хар бараанд дурсамж үлдээвэл тэр нь насан туршид нь арилдаггүй сэтгэл зүйн шарах болж үлддэг байна. Гэвч хүүхдийг бүхий л орчинд томчууд үе тэнгийнхэн нь бие махбодын болон сэтгэл санааны үл хайхрах гэд олон төрлөөр хүчирхийлж байна. За үүн дотроос хамгийн түгээмэл нь хүүхдийн хажууд архитан сохтуурах хүчирхийлэл юм а. За тодорхойлбол өнөөдрийн нийгэмд эцэг эх хоёр нь хоёулаа нийлж архитан сохтуурдаг, архины хамааралтай болсон гэр бүл хэдэн зуугаар тоологдохоор болоод байна. За үүнийг дагаад хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэд хүчирхийлэлд өртөх гэмт хэрэгүүд нэмэгдсээр байна.